байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ 5 дугаар ангийн бүтээл сэтгэлгээний даалгавруудаас бүгдээрээ хамтдаа хийж бүтээе. За хүүхдүүд та бүхэн сорох хүчгийнхаа 100 дугаар хуудсыг нэгээрэй. За бүтээлч хандлагад тийм ээ ганцаараа болон багаараа тасралтгүй идэвхтэй ажиллах, хамтдаа шин санаа эрэлхийлэх, нээлттэй байх, асуудлыг шийдэх, гарцыг дээд зэргийн бүтээлчээр олох, шинийг сэтэх, ирээдүг харах чадвараа хөгжүүлэх гэх мэт зүйлс ордог байх нэ. За гүйцэд зур. За энэ дасгал ажлаар өгөгдсөн зураас дүрсийг анхааралтай ажиглаад дараа нь түүнийг ашиглан ямар нэг утга учиртай зураг бүтээх ёстой байгаа. Доорх зургуудыг анхааралтай ажиглаад иштэй дугуй дүрсийг ашиглан тэдгээрийг зураарай хүүхдүүдээ. За дасгал 1. За зургуудыг маш сайн анхааралтай ажиглах нь тийм ээ. За эрэгтэй хүүхдийн зураг байна. Эмэгтэй хүүхдийн зураг байна, эрвэхий байна, цэцэг байна, цаг байна. Цаашдээ чихэр байна тийм ээ. За эдгээр зургууд дээр иштэй дугуй дүрсийг тэмдэглэж зурах байгаа. За тэгвэл эрэгтэй хүүхд дээр хаа байна уу? За тэр толгой хэсэг тийм ээ. За тэр нарийн зураас нь хаанд гарч ирж байна уу? Хараарай хүүхдүүдээ. За тэр охины толгой тийм ээ. За ар нуруу хэсэг маань иш нь олж өгч байна. За эрвэхий тийм ээ толгоон хэсэг. За сүүл хэсэг. За цэцгэн дээр цаган дээр саараарай. За бүгдээрээ цаашаага сурах хүчгийнхаа 105 дугаар хуудсыг нэгээрэй. За зурагт байгаа сэнжтэй аяга хөргөгчийг амьдруулж за ямар зүйлсийг дүрсэлж бүтээж болох вэ хүүхдүүдээ. За аяга хөргөгч хоёр өгсөн байна тийм ээ. Ямар нэгэн зүйлийг эдгээр хоёр зүйлээр дүрсэлж илэрхийлэх нь байна. За тэгвэл яах нь вэ? Эхний аягыг маань за баяжуулаад юу болгосон байх нь? За ясминтгий болгосон байна тийм ээ. За тэгвэл тэр арын хөргөгчийг яаж амьдруулсан байх нь хүүхэд маань? За тэр үс тийм ээ. Нүд дам чих зураад хүний толгой зурсан байх нэ, бүтээсэн байх нь. За бүгдээрээ цаашаа явъя. За хүүхдүүд та бүхэн сурах хүчгийнхаа 105 дугаар хуудсыг гаргаад за бүгдээрээ өнгийн цаасаар анаашин өнөөдрийнхөө хичээлээр за бүгдээрээ багшийн зааврын дагуу тийм ээ ам дөрвөлжин цаасаараа цаасан нугалбар хийн. За эхлээд номон дээрээс хүрээгээр нь цаасаа хаачилж аваад тасархаа шугамын дагуу нуглах байгаа. За анааш их нь тийм ээ. За анаашаа эхлээд за гурвалжин хэлбэртэй болох нь тийм ээ. За тэр голын зураасны дагуу гурвалжин хэлбэртэй нуглаж өгнө. За цааш нь бүгдээрээ ажиглая. За мөн яасан байх нь? За цагаан талтаагаар нь дотогш нь зураасын дагуу дотогш нь хумж нуглаж өгнө. За ингээ нуглахаар За дараагийнхаа дүрсийг харъя. За ингэж хэлбэртэй харагдчихэв тийм ээ. Энийг яасан байх нь? 4 дугаар дээр дотогш нь нуглаж өгсөн байна. За инхээр анаашны маань ерөөхдөө их бие бэлэн болсон байх нэ. За одоо эндээс бүгдээрээ цааш нь за хараарай 5 дугаарыг хараарай. За тэр толгой хэсгийг гаргаж өгөх нь тийм ээ. За толгой хэсгийг гаргаж өгөхийн тулд энэ зураасуудын дагуу дотогш нь нуглаж өгөх ёстой байгаа. За хүүхдүүд та бүхэн яг зураасынхаа дагуу нугалчихад л болно. За үүнийг дотогш нь нуглаж өгнө.
харъя бүгдээрээ. За ингээ гадагш нь яг нуглаад өчгөх нь тийм ээ. За одоо эндээсээ цаашаа авъя бүгдээрээ. За мөн яг одоо толгой хэсгийн хажууд бас зураас өгсөн байна тийм ээ. За энэ зураасынхаа дагуу яг нугалчин бүгдээрээ. Одоо яг толгойн хэсгээ гаргаж өгнө. За ингээд толгойн хэсэг маань бэлэн болж байна хүүхдүүдээ тийм ээ. За тэгвэл одоо яах нь вэ? Цаашаагаа явъя. За сүүл хэсгээ нуглаж өгнө. За тэр сүүл хэсгээ дотогшин нуглалаа. За мөн адил яг хажуу талын зураасны тасархай шугамын дагуу нуглаж. За одоо сүүлээ яах нь? Дотогшин нуглаж өгөх хэрэгтэй байна. За мөн яг гадагшин. За ингээд сүүл маань яг сүүл хэсэг маань бэлэн боллоо тийм ээ. За ингээд сүүл маань гараад ирж байгаа. За одоо цаашаага бүгдээрээ за тэр тасархай шугамын дагуу яг хайчилж авах байхаа. За ингээд хайчлаад авчихаар анааш маань яг хөлтэй болоод ирэх нэ. За бүгдээрээ ингээд анааш араараа хүүхдүүдээ. За тэр өгөгдсөн зурагтай адилхан байна уу үгүй байна уу тийм ээ? Чиний эсэм анааш. За бүгдээрээ цаашаа дараагийнхаа хичээл рүү оръё. За хүүхдүүд та бүхэн сурах хүчгийнхаа 111 дугаар үгсийг гаргаарай. За нугалбар хийх нь тийм ээ. За дэлгээсийг яг хүрээгээр нь хайчилж аваад нугалбар хийхэд бэлдэх хэрэгтэй байна. За нугалбар хийхдээ яг за дэлгээсийг босоо хөндлөн за диагоналын дагуу яг нугалж болно тийм ээ. За нуглаад хийхэд яг дөрвийг үржих нь 4 хэмжээтэй хар дүрс. За эсрэг талд нь болохоор дөрвийг үржих нь 4 хэмжээтэй цагаан дүрс үүссэн байх ёстой. За тэгвэл одоо бүгдээрээ багштайгаа хамтраад зааврын дагуу хамтдаа хийе. За бүгдээрээ одоо доод хэсгийг яг нугалж өгөх нь тийм ээ. За зааврын дагуу хамтдаа. За доод нь 2 хартай хэсэг биш үү? 2 хартай хэсэг тийм ээ. За энийг нугалж өгнө. За нуглаад бүгдээрээ тэр зурагтайгаа харьцуулаад харъя. Адилхан болж байгаа юу тийм ээ. За одоо яах вэ? Энэ шарыг диагоналын дагуу нуглаж өгнө. За ингээд нугалахад яах вэ? Тэн дээр тэр 3 хартай тийм ээ. 2 цагаантай дүрс үүсгэх нь байна. За бусд нь болохоор яах вэ? Хоосон зай хэлбэрээр гэсэн үг тийм ээ. За ерөөдөө тэр харуудыг яг нийлүүлэх ёстой гэсэн үг. За тэр шар нугалбараа яг дотогшин нуглаж өгөх ёстой байгаа. За тэр шарынхаа дагуу дотогшин нуглаж өгнө. За ингээд нуглаж өгөх юм тийм ээ. За бүгдээрээ зурагтайгаа харьцуулаад харъя. За энэ хэсэг нь бол яг задгай хэсэг байна тийм ээ. Өнгөгүй хэсэг. За тэгвэл яах вэ? За тэр зааврын дагуу өнгөгүй хэсгээ дотогшин нуглаж өгөх нэ. За ингээд нугалчаар яг дөрвийг үржих нь 4 хэмжээтэй хар дүрс маань үүссэн байх ёстой. Харин энэний эсрэг талд нь яг дөрвийг үржих нь 4 хэмжээтэй цагаан дүрсээ яг үүсгэе бүгдээрээ. За арагш нь яг
эргүүлээд өчгөн байна тийм ээ. За ингээд эргүүлээд өчгөн байна. За мөн яах вэ? Дээш нь нуглаад өчгөнэ. За ингээд дүрс маань бэлэн боллоо. Дүрийг үржих дөрөв хэмжээтэй цагаан дүрс, эсрэг талд нь дүрийг хэмжээтэй хар дүрс маань яах вэ? Бэлэн боллоо. За ингээд хүүхдүүд та бүхэн хийгээгүй бүтээлүүдээ ээж аавтайгаа хамтарч хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.